зүгээр л камерын ард зогсоол рект дараал ингээд яваад байх юм бол эн чинь айгу утгагүй юм болж байгаа. Өөрийнхөө харж байгаа юмыг хүнд үзүүлэхийн тулд камерын ард маш их хүч чамд байгаа. Чи тэр хүчийг мэдэрч өөрөө тэрийг эзэмшиж тэгээд дуутай нь одоо дуутай нь хүргэн шүү бас хүн сонсох дуутай нь тэгээд өөрийнхөө харж байгаа юмыг хүнд үзүүлж харуулна гэдэг бол энэ гайхамшиг. Тэгэхээр энэ гайхамшигтай мэргэжлийг эзэмшсэн бидний хувьд хамгийн ихний нэг чинь прем shot framing гэдэг ойлголтыг маш сайн өөрсдөө бодож авах хэрэгтэй. Бид нар зураг авалтын хүрээг дандаа сонгодог. Кино зураг авалтаар жишээ болгож ярив. Хоёр хүн хоорондоо ингээд ярьлаа. За энэ хоёр хүн хоорондоо ярихад бид нэр яг тэр хүрээн доторх байгуултуудыг хийгээд тэр хүмүүсээ байрлуулад shot framing гэдэг үйл ажиллагааг байнга хийж явдаг. Байнга. Shot framing дотор хэд хэдэн онцлог шотууд байгаа. За single shot. Ганц хүнийг авахыг хэлж. Ганц хүний зураг авалтыг бид нэр single shot. За two shot. Хоёр хүний зураг авалт. Two shot. За group shot. Олон хүний зураг авалт. Group shot. 50-50-ыг харьцах shot. За яг хоёр хүн зогсоод яг тэр фрейм хүрээнд дотор яг ингээ хоёр хүн зогсоод бид нэр 50-50 хийж байна. 50-50 shot хийж байна гэж ярьдаг. Яг ингээ өөдөөс ардсан юм зураг авалтууд маш их үүдэн шүү дээ. Кинонд бол төлхөө харагддаг. OTS буюу мөр давсан палан. За энэ бол кино уран бүтээл яг хоёр хүн харилцсан яриа хийгдэж байхад хийгддэг маш чухал зураг авалт. Мөр давсан палан. OTS гэж нэрлэдэг. Pop shot. Pop shot буюу хүн өөрийнхөө нүдээр харж байгаа юм шиг ямарваа нэгэн дүрсийг үзүүлэхийг pop shot гэж байгаа. Тэ insert shot. Insert гэдэг нь деталийг ярьж байгаа. Деталь буюу юмыг ингэж яг ингээ хэсэгчилж яг жижигэр ингэж харуулахыг insert shot. Яг энэ шотуудыг зураглаач нар өөрсдөө гартаа оруулах нь маш чухал. Юу гэсэн үг юм бэ? Энэ одоо тийм юм байд юм уу гэж хүмүүс бодож магадгүй. Энэ бол цэвэр байдаг зүйл. Shot гарт ордог байхгүй. Тэгээ гарт ороод ирэхлээр бүр ингээд камерын ард зогсоод shot хийхэд бүр ингээд хүч нь мэдрэгдээд ингээд бүр амархан болоо. Тэгээд тэр чиний гарт орсон shot чинь хүн үзэхэд аюу гоё болдог. Гоё мэдрэмжийг өгдөг. За би энэ юун дээр энийг би жишээ болгож ярих вэ гэхлээр кино уран бүтээл дээр ярил л да. Кино уран бүтээл дээр зураг авалтыг ингээл хардаг штэ тий. За энэ дээр дадлаг туршлагагүй зураглаач нар ажиллахаараа ямар алдаа гаргадаг вэ гэхлээр гарт нь ороогүй шотуудыг үзүүлдэг байхгүй. Гарт нь ороогүй зураг авалтыг бид нар хардаг байхгүй. Нэгэсэндээ шууд кино үзэн штэ. Тэнгүүд шууд мэдэгддэг хүнд. Энэ гарт нь ороо тий шот нь гарт нь ороогүй гэж фрейм хийцэн зураг авалт хийцэн. Яг ингээд мэдрэмж нь ингээд шал өөр. Хүнд ингэ мэдрэгддэг. Энэ ямар тэнэг шот вэ? Чиг гинөө те. Энэ ч одоо нэг л хүнд хүрэхгүй байна да гэж. Ийм мэдрэмж өгдөг байхгүй хүнд. Тэгэхээр тэр камерын ард байгаа энэ бол маш их энерги, маш их холбоо. Чи тэр палаанда эзэн болол яг зураг авч л байгаа бол маш их дадлаг, маш их зураг авалт хийсний дараа чиний тэр шот чиний гарт ордог. Тэгээ гарт орсон шот хүн үзэхэд шууд хүрдэг. Хүний сэтгэл оюунд шууд буудаг. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. OTS гэж одоо бид нар мөр давсан палан кинонд маш их тавьдаг л да. Тэр OTS паланыг кинонд маш олон хийсэн хүний тэр шот хүн үзэхэд аюу гоё. Хүнд ингэ шууд буудаг байхгүй. Шууд тэр хүний ойлгож байлаа. Маш их юм бий л дээ. Яг энийг ингээд далд сүнслэг энэ хүн хүрээд тэрийг ингээд сэтгэлдээ буулгаж байгааг нь ярих юм бол маш их юм ярьж болно. Гэхдээ хамгийн наад захын ойлголт бол шотыг гартаа оруулах бол маш чухлаа. Гартаа оруулж иж бид нэр цаашаа хүнд юм үзүүлж харуулна. Гартаа оруулаагүй тохиолдолд тэр үзэж байгаа эргээд чиний тэр зураг авалтыг үзэж байгаа хүнд сэтгэл төрөхгүй. Тэгэхээр эн чинь юм маш их тийм уран бүтээлийн ажил байна. Зүгээр л бид нар камерын ард зогсоод директ дараад байгаа юм биш. Энд маш их энерги холбоо явж идэг. Энийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр яг хуу дадлаг туршлага гэж нэрлэдэг л дээ. Одоо камерын ард 10,000 цаг ч гинөө 5,000 цаг ч гинөө байх нь энэ нүгээрээ бас их ялгаатай. Дөнгөж төгсөд камерын ард зогсож байгаа хүнийг бодох юм бол дадлаг туршлагатай хүн яасан байх нь. Шотыг бас гартаа оруулсан. Тэгээ хамгийн сайн шот хийдэг. Хоёр хүнийг ингээд яг
жингийн тухайн дээр тавих юм бол яг хийж чаддаг юм аа л илүү байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл мэдлэг, туршлага, дадал.